Хай. Өглөөний цагаа бэлдээ. Би хаянд амир инээдтэй жигнүүрийнхээ нусанд өндгөө чангаад хийчээ тэгээд тэрийгэ мартчихдээ шүү дээ. Цаг нь болохоор эрдэн шиш мантуу хоёроо гаргаад өгчдээ. Тэг чи өндгөө тэнцэн мартаад өргөчдөг за. Тэгээд нөхөрхөө хоёр явсны дараа нь жигнүүрээ угаах гээд онгойлгонгууд доор нь хоёр чансан өндөг өгчдөг. Тэг явах тий ганцаараа итчихнэ. Тэгээд өмхөрнө гэж юу. Би өчигдөр болсон нэг юм ярэ. Ингэсэн. Өчигдөр орой би хүүгээ сургуулиас нь авах гээд хүлээжсэн чи ангийнх нь бүүнрээ гарч ирэхдээ хүүхэд болгон юм янз бүрийн хэлбэртэй юм шаар барь гараад ирсэн байхгүй юу. Тэгсэн чи манай хүү ирэхдээ шааргүй хүрээд ирсэн. Тэгэд би миний хүү шаараа яасан гэдгсэн чи надаа өгөөгүй гэдгсэн байхгүй юу. Тэгээд тэр мопедын цугаад гэрлүүгээ ирэх замдаа би миний хүүд яа шаар өгөөгүй гэдгсэн чи манай ангийн охин намайг сахилга муутай сахилга суул гэж багшд товлоо. Тэгээд тэрнээс нь болоо багш надаа шаар өгөөгүй гэдгсэн байхгүй юу. Тэгэд би жоохон гайхаад өнөөдөр ангийнхан бусад хүүхдүүдийн саналаар шаар өгөх өгөхгүйгээ шийдсэн юм уу? Чамаас өөр шаар аваагүй хүүхдээгаа юу гэдгсэн чи байхгүй би ганцаараа аваагүй гэдэгхгүй юу. Тэнгүүд надад амар санагдаад гэртээ ирчээд багшлуунд бичсэн. Багшаа өнөөдөр хүмүүс маань ангидаа өмүүлсэн сахилга муутай гэдэг шалтгаанаар шаар аваагүй ирчихжээ. Тийм болохоор эцэг эхийн зүгээс юунд нь анхаарах хэрэгтэй байна? Юунд нь тусалж дэмжих хэрэгтэй байна? Хичээл номондоо муу байна уу? Аль эсвэл харилцаа хандлагатай муу байгаад байна уу? Юуг нь анхаарах хэрэгтэй байна гэж багшаас нь асуусан ч багш нь үгүй штэ. Танаа хүүхд чинь ангийнхаа шилдэг сурагчдын нэг штэ. Хичээл номондоо ч сайн, хоол идэхтэй сайн. Багш нартайгаа нээлттэй чөлөөтэй хамгийн идэвхтэй харьцдаг. Ангийнхаа найзуудтай ч тэ игэлдэг, нөхөрсөг бүгдээрэнтэй аягүй хөөрхөн харьцаж байгааг нь харагддаг. Өнөөдөр би хүүхэд болгоныг өөрийнхөө хүссэн шаараа аваарай гэдгсэн. Тэгэд хичээл тарахаас өмнө бүгдээрэнд нь шаараа авсан талаар сануулсан. Би хүүг нь шааргүй гараад ирснийг өөрөө анзаараг байна. Ангид бас дахиад хэдэ шаар үлдсэн байгаа болохоор маргааш тарахт нь нөгөөд явуулъя гэдэхгүй юу? Тэнгүүд нь би бүр гайхчих юм чинь. Хүүгээс асуусан. Миний хүүд танаа багш чинь хүүхэд болгоныг шаараа сонгоод аваарай гэд бүгдээрэнд нь өгсөн юм шүү. Миний хүү өөрөө аваагүй юм шүү гэдгсэн чинь хүрхий яг үнний улайж байгаа байхгүй юу? Миний хамгийн авъя гэж бодож исэн шаарыг манай анги охин авцсан. Тэгэд би тэрэнд чи өөрийг авчих надад өгчих би надад ч авъя гэж бодож исэн гэдгсэн чи үгүй хин хэлж авсан нь аавн энэ тэргээд надтай хэрэлдээ. Тэгэд бит хоёр хэрэлдэжээ. Тэгэд миний уур хүрээд ямар ч араа аваагүй гарч ирсэн гэдэгхгүй юу? Тэнгүүт нь би багшаас нь санаа зовчих юм жаа. Би яагаад ч хүүгээ нөгөө гонсооцсон байгааг хараад тэгэд хэлжээгээ үгэнд нь ямар ч юм шүүлтүр хийлгүүгээр шууд ингээд багшд нь жоохон буруу өгөөд багш нь буруугаар отчиж. Тэгэд хүн манаас нөгөө нэг ангийнхаа охинтой муудах үед нөгөө нэг охин нь чи яасан сахилгават муутай юм. Үний авсан юмыг авах гэлээгээд хилээд гомдоочиж. Мэдээж хэрэг багш нь хүүг маань сахилга суултай ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаараа сул хийсэн бол хамгийн эхэлж эцэг ихтэй нь яриа штэ. Тэгээд тэрийг сайжруулах талаар арга хэмжээ аван тэгэхээс биш мэдээж олон хүүхдүүдийн дээр хэд ганцхан хүүхд маань шаар өгөхгүй ч юм уу тийм үйлдэл хизээч хийхгүй штэ. Би тэгсэн чи тийм юм дээр худлаа ярьж байгаа хүүхдийн талд ороод ингээд сэтгэл хөдлөлт автцсан байгаа байхгүй юу. Тэр би багшлуунд хэлсэн. Багшаа сая хүү маань яг үнэ илчлээ дуртай шаар нь өөр охин авсан байна. Тэгээ тэрнтэй жоохон муудалцаад уурандаа шааргүй гараад ирсэн байна. Уучлаарай багшаа гэтгсэн чи зүгээр хүүхдүүд жоохон бодит байдлыг тэгстүүлж ярьдаг үеийн хүүхэд болгон л ингэ битээ санаа зов зүгээр маргааш харин ирэхээр нь би дуртай шаарыг сонгуулна гэлтгсэн өргөөрхөн. Ер нь гэхдээ тэгээд энэ насны хүүхдтэй эцэг эхчүүд бол юу хүүхдээ өмөрчгүй л буруугийн жанзаарахгүй жоохон хүүхдээ өмөрч зүтгэж гээд байд юм байна. Энэ бол ихтэй яг надад гарч анхны ч асуудал биш. Би ер нь өмнө нас тэгчихсэн. Өмнө нас нэг удаа за хүү маань гэртээ ирэнгүүтээ намайг өнөөдөр тооны багш надаас гадна өөр хоёр хүүхэдтэй хамт бид нарыг тоогоо муухай бичиж ингээд өөр анги руу авч орсон. Тэгээ тэр анги суулгасан гэдэхгүй юу? Тэнгүүд нь би амар гайхаж юм чи. Тэнгүүд нь би яг өөрөөрөө сэтгэцэн. Нүг баг байхад ингээд жоохон муу сурдаг, таархан сурдаг хүүхдүүдийг анги хэсүүлнэ гэд багш нар нэг амар одоо бусдын ангиар авч очиж жичлүүлээд байгаа юм шүү. Нэг тэгээд өгсөн шүү дээ. Би яагаад ч яг тэрийг тэгцэн байна гэж ойлгоцсон. Тэгэд би тооны багшлуунд холбогдоод багшаа өнөөдөр хүн маань тоогоо муухай бичсэн болохоор өөр ангид ороод суучжээ. Хүүхдийн юунд анхаарахаар байна? Бичгийн хэвэнд нь анхаарахаар байна уу? Ерөнхийдөө тоо бодолтонд нь байна уу гэдгсэн чинь багш нь үгүй шүү дээ хүн тоонд аягүй сайн шүү. Өнөөдөр зүгээр сонгоны 3 хүүхдийг аваад
өөр ангийн сонгоныхонтой нийлүүлж хичээл орсон байхгүй юу гэсэн гээ боддоо. Йоо би бас дахиад ерөн жоохон ганц нэг юм үл ойлголцлууд гарч гад идээ. За өнөөдөр би хотхон дотроо нэг хідэн байр үзсэн. Тэгэд энэ байр гайгүй Аз. Нэг хідэн байр дундаас надаа энэ байр бол тажгүй санагдсан. Ер нь тэгээд манай хотхонд хоёр өрөө байрнууд, нэг нь болохоор одоогийн түрээсэлж байгаа юм шиг юм газгүй, нэг нь болохоор энэ үзүүлж байгаа энэ байр шиг юм газтай хоёр янз байдаг байхгүй юу? Тэгээд газтай байр нь болохоор арай үнэтэй. Шилжүүлээд хэлэхэд сарын 3,500,000 төгрөг. Тэгэхээр бас арай үнэтэй санагдаад байнамаа. Ер нь 3 саяд бол биднэрт айгу зүгээр. Ер нь бол хятадууд гэр бүлэрээ байр түрээсэлж амьдрах бол орлогынхоо нэг 20-25% орчмыг байрны түрээсэнд зарцуулахад болно гэж үздэг байхгүй юу? Тэгээ бас энэний сэтэрчүүл бусад зардлууд ялцчгүй танагдах болчдөг болохоор мэдээж илүү цэвэрхэн таалагдсан байраа аль болох илүү хямдхан болохыг хинч хүснэ гэж мэгээд би ч хүснэ гэж мэгээд. Манай одоо түрээсэлж байгаа байрны эз нөгөө байраа зархаар болоод хамгийн гол нэг зарах хүн нь өөрөө амьдрий гэж таньдаг хүн нь хэлээд тэгэд бид нар одоо сарын дараа, сар гарны дараа 2 сарын дундуур байраа чөлөөлж өгөхөөр ярьсан байхгүй юу? Тэгэд би за яг одоо байр үзэхэд бас харьцангуй эртэлтэй. Мэдээж одоо үтсэн ч гэсэн хайтайхан байр байсан ч гэсэн сар гарan манайхыг нүүж орохыг хүлээнэ гэж байхгүй шүү дээ. Гэтэ би зүгээр ер нь байрнууд хэр байна, хэрэг нөөцтэй байна энэ төр гэдгийг шалгая гэж бодоод өнөөдөр байрны зуучтай уулзаад нэг хэдэн байр үзсэн. Тэгсэн чинь одоо яг цагаан сарын өмнө болохоор нүүдэл судал айгүй ихтэй. Тэгээд ер нь хоосон байрнууд айгүй их байгаа гэдгсэн. Уг нь гэтээ тэгэл их байрнууд байх тусмаа үнэ нь бас боломжийн хэд гарч ирэн штий. Үгүй яг боломжийн байгаа нэ. Манай энэ тавьж ер нь жоохон үнэтэй байх гэдэг. Тэгэд үнэ нь арай гайгүй болов гэж бодсон байрнууд нэг юм хаалтар, нэг тийм сонирн байрнууд. Гэтээ ер нь байрны эзнээс нь түрээсэлэхэд өмнө нь тэднэр нь өөрсдөө амьдрах гад гэсэн бол одоо ингээд байрныхаа дотоод заслыг, тавилгуудыг айгүй өөр юмсыг хандаж ингэж айтайхан чанартай юм аваад юм цэвэрхэн хэрэгэлсэн байдаг байхгүй юу? Тэгэд байрны эзнээс ер нь түрээслэхэд илүү айтайхан байдгийн байрны эзний байр бол харин одоо юм зуучлагч компани зарим байрнууд байдаг байхгүй юу? Тэд нар бол угаасаа л анханасаа хөрөнгө оруулалт хийж байр түрээслэх зорилгоор энэ тухайн байруудыг авсан. Тийм болохоор хамгийн хямдхан тавилгуудтай нэг ингээл нүүц суухад амар, зас цэлбэхэд амар гэсэн байдлаар тэгэл нэг байр маараа хан шалмалны юм бохир багт ч юусоо юм нарийн цэвэрлэгээ хийлгээгүй нэг тийм байрнууд байсан. Тэгэд гайгүй байрнууд нь ялцчгүй тэгэл гайгуугаа дагаал үнэтэй ч байх юм. Юу ч гэсэн тэгэл 2 сар төхүүлж игээл дахиад хайнда. Гэтэ ууг нь одоо манай түрээслүүлж байгаа байрны зам биднэрт өөрсдийнхөө таньдаг найз зуучлагчаараа байр олуулж өгнө гэсэн. Тэгээд бас нэг тэр нь болохоор зуучлагчийн төлбөрт бас хямдрал үзүүлэх ёстой гэж ярьсан. Тийм болохоор юу ч гэсэн 2 сар төхүүлж тэр зуучлагчтай нь уулзч чаад тэрний байрнуудыг нэг сонирхъя гэж бодож чинь. Тэгээд хамгийн гол нь бас айтайхан байр үзүүлэхгүй бол бас онцгүй тийм ч өөрөө бас давхар үзчихэл байх хэрэгтэй. Манай одоогийн түрээсэлж байгаа байрны эзэн байраа зарах болсон айгүй онцгүй тоогүй хэрэг. Биднэрт бол үнэхээр ажил удаж байгаа. Гэтэ өөрөө яг уучраа ярьж гуйгаал тэгэл өөрт нь ялцчгүй яг гинтийн ийм шийдвэр болж байгаа болохоор бас тэрийг ойлгож үзчихээ. Яг ингээд бодохоор байрны эзэнт ч юусаа ашигтай биш. Тэр одоо бид нарыг 1 сарын түрээсийн мөнгөөр 3 сар амьдруулчихж байгаа байхгүй юу? 2 сарын мөнгөний хохирол болгож буцааж өгөх юм. Тэгэхээр өөрт нь ч ашиггүй. Ялцчгүй л гинт юм болсон баг. За бай бай.